Дүүргүүдээр одонтой ээжүүдийг алдаршуулах арга хэмжээнүүдээр өнөөдрийн үйл явдал эхэлсэн. Баян зүрх дүүргийн хувьд нийт 641 их алдарт эхийн одон гарсан юм. Дүүргийн засаг даргын хувьд өнөөдөр тамгийн газрын байранда 31 ээжэд алдарт эхийн 1-2 дугаар одон гардуулсан. Сайн байна уу? Би ирээдүйн зохицолбор сургуулийн 4-ийн ангийн сурагч Мөнх Чимэг НТV телевизэд тусгаар сурвалжлагч хийх гэж ажиллаж байгаа. За та өөрийнхөө сэтгэлдээ хуваалцаач. Маш баяртай байна. Өнөөдөр алдарт эхийн одон гардаж авсандаа үнэхээр их баяртай байна. За таны хамгийн том охин чи хэдэн настай вэ? Одоо 8 настай. Хамгийн бага нь 2 настай. Одоо та ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ хүүхдүүд? Хүүхдүүдийгээ ерөнхийдөө эмч, багш, хуульч мэргэжилтэй болохыг эрмэлздэг. Хүүхдүүдэд тийм мэргэжилтэй болгомоор санагддаг да. Төрийн ордонч одонтой ээжүүд Монгол улсын ерөнхийлөгчөөс одонгоо гартаа авсан юм. Улс их орондоо эрдэм номтой мэдлэг боловсролтой хүмүүсийг бэлтгэж байгаа ээж нарт баярын мэндийг хүргэсэн. Ирээдүйн зохицолбор сургуулийн 4-ийн ангийн сурагч Мөнх цэцэг НТV телевизийн тусгай сурвалжлагчаар ажиллаж байна. Сайн байна уу? Та өөрийнхөө сэтгэлийг хуваалцаач. За сайн байна уу минь дөө. Энэ сайхан өдөр их чинь төрийн ордонгоор шагналж байгаадаа их баяртай байна. Тэгээд нийт бяцхан ээжүүдтэй бяцхан үрстэй энэ өдрийн энэ баярын мэндийг хүргье. Таны хамгийн том охин хэдэн настай вэ? Одоо миний хамгийн том хүү байхгүй юу? Хүү нь одоо 5 дугаар анги төгсөж байна. 11 настай. Дараагийнх нь 4 дугаар анги төгсөж байна. Дараагийнх нь 2 дугаар анги төгсөж байна. Бага нь одоо 7 сартай. Энэ 4 хүүхэдтэй байна. Та хүүхдүүдэд ямар нэртэй болохыг хүсдэг вэ? Их чинь одоо хүүхдүүдэд ямар зүйлсээ эхлээд сайн хүн болоосаа гэж бодож байна. Тэгээд эрдэм боловсралтай хамгийн гол нь зөв шударга маш тийм зөв хүн байгаасаа тэгээд дараа нь хүүхдүүд маань зөв хүн болсны дараа хүүхдүүд маань ямар мэргэжтэй болох өөртөө сонгоод явах хаа. Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс 21 ээжтэй алдарт эхийн одон гардууллаа. Үүнээс алдарт эхийн 4 үлдсэн 17 ээж нь алдарт эхийн 2 дугаар одон ерөнхийлөгчөөс гардсан. Үндэсний мэдээ хөтөлбөрийн тусгай сурвалжлагч алдарт эхийн одон авсан нийт ээжүүдэд баярын мэнд хүргэж байна. Алдарт эхийн одоо авсан бүх ээжүүдтэй баярын мэнд хүргэе. Юу хэлдэггүйсэн.